Ойдуу даалгавран хийсэн нь. Ойдуу нийслэлийн нэгэн сургуулийн бага ангийн сурагч. Сонирхолж хэлэхэд тэр бол хачин нямбай хүүхэд байгаа юм. Амралтын өдөр ойдуу хайхмаар эрт басжээ. Уг нь бол тэр үүд болтол унддаг нойр ихтэй хүүхдэлтэй. Тэгээд орноосоо өндийн гүтэл ээжээ та өнөөдөр надад баавгайг яаж барьсан бэ гэдэг номыг заавал олж өгөөрэй. Энэ номыг уншаад тэмдэглэл хөтлөх ёстой юм. Их ховор ном гэсэн шүү гэж ээждэн үүрэг өгчээ. Ээж нь ч тэр даруй ийш тийш нь удастаж эрэл сурлал болж гэн тэгтэл ашиггүй ээжийнх нэг найз. Манайд л байж мэн шүү дээ тэр ном чинь. Хоёрт амралтын өдөр чи тоглож наадахгүй танай хүмүн сүрхээ юм а гэсээр өнөөх номын барьсаар орж ирлээ. Ойдуу ингээд даалгавран хийхээр өрөөндөн орж ширээнийхэн ард тухлан суулаа. Тэгтэл уншихаар дэлгэсэн номынхын хуудас болгон дээр гүнгүнгийн харантаагаар янз бүрийн зураг зурчихсан байх юм гин. Бүр зарим хуудсан дээр нь зүгээр л учир нь олдохгүй зүйл ирээж чигсэн байлаа. Ойдуу хөө цэвэрч юм бай гэж тоймгүй гэж би хэлсэн шүү дээ. Унших ном үзэмжгүй байх нь угаасаа миний сэтгэлд нийцэхгүй гэж ойдуу хөө өөртөө хэлээд эрхийн чинээ баллуур авч элдвийн зургуудыг баллуурдаж гарлаа. Дураас үрээр нь юм бай баллуурдахад зугаатай бас урамтай байж яана. Хамгийн сүүлчийн зургийг баллуурдаж дуусахад нар хэдийн хэлбэсэн байлаа. Ээж нь өрөөрүүн шагайгаад аяг цайжуулгүй өдөржингөө ном уншлаа. Одоо миний хүү түр амраад хоолоо нитээ гэлээ. Таата энэ үгийг сонсоод ойдоо жигтэйхэн их өлссөн мэдлээ. Харин хоолон идчихээд зурагтын сууг баахан сольж буудан дээр хэсэг тарвалснаа даалгавран хийхээр өрөөнд орлоо. За одооч уншиж гарна да гэд номон дэлгэтэл хатуу хавцсан цалаад унжихжээ. Сая баллуурдах дан салгаж орхив. Сахилахгүй жаал өмнө нь уржих уу? Салгар явдалд би дургүй. Савуудаж сайн наахал хэрэгтэй. Ойдоо инхүү бодоод цаасны цавууны эрэлдэ гарлаа. Уйггүй хайсны эцэст цаасны цавуугаан олсон ч ханаас нь яаж нах учран ололгүй гайхаж баахан суув гин. Үнэндээ зузаан номын хадсыг салж унахааргүй наана гэдэг зураас баллуурдахаас хэцүү байжээ. Ойдоо хүү ингээд хилэн болтгонуулан ноцолдож гарлаа. Овор номын хадсыг нааха хосгүй ажил арай гэж нэг юм дуусахад ододын төрүүч төгөж үдэш болсон байлаа. Гэтэл хүний өрөөнд ээж нь орж ирлээ. Тэгээд ойдмын болгойг нилж иш хүмүн өөр ядарч хэж өглөөнөөс үдэш болтол өнөөх л номон уншлаа. Одоо наад номоо бараг л цээжилж хэвэлгүй дээ. За өрөөндөө орж унд хүмүн гэлээ. Ээжийнхэн хэлсэн үгийг ойдов хүү сонсоод өөрийн ирэхгүй нойрны хурч нүдэн нанилдан орлуугаан зүтгэж гиндэ.